Мэргэжлийн загвар цуврал нэвтрүүлгээрээ улс орнуудын хөгжлийн туршлагаас манай улсад авч хэрэгжүүлж болох бодлого шийдлийн талаар хүргэдэг. Энэ удаа бид ипотекийн зээлийн талаар Япон, Сингапур улсын жишээг өөрийн хоорондоо харьцуулан хүргэхээр бэлтгэлээ. Монголд байртай болох нь олон хүний амьдралын хамгийн том зорилго заримд нь бүр мөрөөдөл болж хувираад байна. Тэр ч утгаараа хамгийн эрэлт хэрэгцээтэй зээлийн нэг нь ипотекийн зээл хэвээр байгаа бөгөөд шалгуур шаардлагач өндөр. Эхлээд Монгол улсын ипотекийн зээлээр нэг жишээ бодож үзье. Дундаж орлоготой залуу гэр бүл 250 сая төгрөгийн үнэтэй байрны 30% урьдчилгаа төлөөд үлдсэн 175 сая төгрөгийн зээлийг 6% хүүтэй 20 жилийн хугацаатай авлаа гэж бодоход сар бүрд 1 сая 250 мянган төгрөг төлнө. 20 жилийн хугацаанд ойролцоогоор нийт 300 сая орчим төгрөг төлөх юм. Үүний зөвхөн хүүд нь 125 сая төгрөг төлж байна гэсэн үг юм. Үүн дээр инфляцийг нэмбэл өөртөө гарна. Өөрөөр хэлбэл 250 саяын байр 20 жилийн дараа хүү урьдчилгаатайгаа нийлээд ойролцоогоор 376 сая төгрөг болж байгаа юм. Үүнээс улбалаад хүү өндөр байна гэж ярьдаг, хөлбөр зогслоо гэж ярьдаг, санхүүжилт дуслаа гэж шүмжилдэг. Гэхдээ энэ зорилго жил ирэх тусам холцоор байна. Өнөөдөр Улаанбаатар хотод хуучин 2 өрөө байрны дундаж нь 150-аас 250 сая төгрөгийн хооронд хэлбэлцдэг. Харин дундаж өрхийн сарын орлого 2-оос 3 сая төгрөг орчим гэх тоо бий. Энэ хоёр тоо хоорондоо огтхонч нийцэхгүй. Иймээс ипотекийн зээл гэдэг үг аль бүрийн ярианы гол сэдэв болсон. Гэхдээ бид нэг зүйлийг анзаарах хэрэгтэй. Ипотекийн зээл гэдэг нь зүгээр нэг байрны зээл биш. Энэ бол улсын мөнгөний бодлого, инфляц, банкны систем, хот байгуулалт, эдийн засгийн суурь, санхүүгийн тогтолцоо, иргэдийн хуримтлалын түвшинг харуулдаг тоол юм. Өөрөөр хэлбэл ипотекийн зээл хэрхэн ажиллаж байгааг харахад тухайн улсын эдийн засгийн суурь архитектур харагддаг байна. Асуудал үнэхээр хүүдээр байна уу? Эсвэл илүү гүнзгий шалтгаан байна уу? Монгол улсад ипотекийн хөтөлбөр нь 2013 оноос эрчимжиж эхэлсэн. Тэр үед зээлийн хүүг 8% болгон тогтоож, дараа нь 6% болгож бууруулсан. Гол зорилго нь энгийн иргэдийг байртай болгох, гэр хорооллыг бууруулах, агаарын бохирлыг багасгах. Нийгмийн талаасаа бол зөв санаа. Гэхдээ санхүүгийн талаас нь харвал нэг чухал зүйл бий. Монголын ипотекийн зээлийн санхүүжилтийн ихээхэн хэсэг нь төр болон төв банкны ойролцоотой явдаг. Өөрөөр хэлбэл зах зээлд нэмэлт мөнгө нийлүүлж байна гэсэн үг юм. Макро эдийн засгийн энгийн ойлголтоор бол мөнгөний нийлүүлэлт өсөх үед эрэлт нэмэгддэг. Эрэлт нэмэгдэхэд үн өсдөг. Сүүлийн жилүүдэд Монголын инфляц 8-аас 15% хооронд хэлбэлцэж ирсэн. Харин ипотекийн хүүд 6-аас 8% орчим байгаа юм. Инфляц зээлийн хүүгээс өндөр байгаа үед бодит хүү сөрөг болж хувирна. Энэ нь зах зээлийн тэнцвэрийг алдагдуулж, хөрөнгийн үн, ялгаа орон сууцны үн өсөх нөхцөл бүрдүүлдэг. Үр дүнд нь хүү буурсан ч байрны үн дагаад өсөөд иргэдийн бодит дарамт багасдаггүй байна. Ингээд бид жил бүр нэг ижил маргаанд ордог. Ипотекийн санхүүжилтийг нэмэх үү, багасгах уу? Хөөг бууруулах уу, өсгөх үү? Гэхдээ асуудал үнэндээ хүүдээр биш. Асуудал нь суурь системээр байгаа юм. Монголын эдийн засгийн нэг сул тал бол хуримтлалын түвшин доогоор байдаг явдал юм. Өрхүүдийн ихэнх нь урьдчилгаа төлбөрөө олон жилийн хөдөлмөрөөр заримдаа зээлээр бүрдүүлдэг. Дараа нь 20-оос 30 жил үр төлөх амьдрал эхэлдэг. Энэ бол зээл суурилсан тогтолцоо. Одоо хуримтлалт суурилсан орон сууцны систем буюу Сингапурын загварыг харъя. Сингапур 1960-ад онд орон сууцны ноцтой хомсолд орж байсан. Ядуу байгалийн баялагүй жижиг улс. Гэхдээ өнөөдөр иргэдийнх нь 80 гаруй хувь нь төрийн зохион байгуулалттай орон сууцнд амьдарч байна. Тэд үнийг зээл тарааж шийдэггүй. Өөрөөр хэлбэл Сингапурын гол тулгуур нь нэг төрлийн хуримтлалын систем буюу Central Provident Fund юм. Ажилтан ажил олгогч нийлээд цалингийн 30 орчим хувийг хуримтлуулдаг. Энэ мөнгө нь тэтгэвэр, эрүүл мэнд, орон сууцнд зориулагддаг гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл иргэн байр авахдаа 100% зээл найдахгүй болж байгаа юм. Сингапурын нэг хүн ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 70 мянган $70 давсан. Инфляц нь дунджаар 2-оос 3%, ипотекийн хүү сарын 2-оос 4% юм. Харин Монголд нэг хүн ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5,000-аас 6,000 $10 орчим. Инфляц 8-аас 15%. Харин ипотекийн зээлийн сарын хүү 6-аас 8%.
Чухам эндээс л нэг логик зөрчил үүсэж байгаа юм. Инфляц 10%-тэй эдийн засагт 6% хүүг удаан барих нь зах зээлийн хувьд гажуудал үүсгэдэг. Харин Сингапурт инфляц багтвал хүү бага байх нь хэвээ үзэгдэл юм. Сингапурын орон сууцны зах зээлд спекуляцийг хязгаарлах бодлого хатуу. Давхар байр авахд нэмэлт татвар ногдуулна. Гадаадын иргэнд өндөр татвар тавина. Ингэснээр үн хөөсрөх эрсдэл буурна гэсэн үг юм. Харин Монголд ийм зохицуулт харьцангуй сул. Эрэлт өсөх бүрт үн огцон өсөх нь элбэг. Тэгэхээр Сингапурын системийн гол ялгаа нь тэд зээл тулгуурлаагүй, харин өндөр хоримтол, бага инфляц, төрийн стратегийн төлөөлөлт, спекуляцийн эсрэг бодлого юм. Харин Японы ипотекийн зээлийн сарын хүү 1.5-аас 2% байдаг. Гэхдээ Японы инфляц сүүлийн 20 жилд ихэнхдээ тгээс 2% орчим байсан. Зарим жил бүр сөрөг инфляц буюу дефляцч тохиолдож байв. Инфляц бага байхад урт хугацааны зээлийн хүү бага байх нь эдийн засгийн зам ёсны үр дагавар юм. Японд ипотекийн зээлийн нийт хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 60 орчим хувьтай тэнцдэг. Санхүүгийн зах зээл том, урт хугацааны бондын зах зээл гүнзгий, банкны систем хүрэн ихтэй юм. Монголд энэ үзүүлэлт харьцангуй бага бөгөөд санхүүгийн их өсвөр хязгаарлагдмал. Японд орон сууцны үн урт хугацаанд тогтвортой. Токиод гэхэд 70-аас 80 м2 байр 300-аас 600 мянган долларын хооронд байдаг ч орлоготой нь харьцуулахад хэд өссөн харьцаа үүсгдэггүй юм. Монголд харин орлогын өсөлт байрны үнийн өсөлтийг гүйцэхгүй байгаа. Зарим жил байрны үн 20-30% өссөн тохиолдол бий. Японд мөн нэг онцлог байгаа. Хүн ам буурч байгаа. Эрэлт хэд халдаггүй, нийлүүлэлт уян хатан. Монголд хүн ам Улаанбаатар төлөрсөөр байгаа. Нийлүүлэлт хязгаарлагдмал ийм үед зээлийн санхүүжилт нэмэгдэхээр үн хурдан өсдөг. Үүнээс гадна ипотекийн зээлийн тухай маргаан Монголд жил бүр давтагддаг. Санхүүжилт нэмэх үү, хүү бууруулах уу, хөтөлбөрийг тэлэх үү гэх мэт. Гэхдээ Сингапур, Япон хоёрын жишээ нэг үннийг маш тодорхой харуулж байна. Сингапур 2-4% хүүтэй байгаа нь Аз биш, харин хуримтлалаа дотоодын нийт бүтээгдэхүүний 40%-тай болгосон учраас л тэр юм. Япон 1% зээлтэй байгаа нь мэдээж популизм биш, харин тэд инфляцийг тгээс 2% барьж чадсан учраас юм. Харин Монгол 6% ипотекийн хүүг барихын тулд инфляц 10% орчимд системийн эсрэг сэлж байна. Энэ бол эдийн засгийн бодит зөрчил. Бид хүүг барих гэж оролдох тусам эрэлт өсдөг, үн өсдөг, дарамт нь эргээд иргэддээр ирдэг байна. Тэгвэл бид юу хийх вэ? Хэрэв бид богино хугацаанд олон зээл олохыг хүсвэл санхүүжилт нэмэх сонголт үлдэнэ. Гэхдээ хэрэв бид 10, 20, 30 жилийн дараа тогтвортой орон сууцны зах зээлтэй байхыг хүсвэл суурийг өөрчлөхөөс өөр зам байхгүй. Нэгдүгээрт, урт хугацааны хуримтлалын системийг бодитоор бий болгох. Тэтгэврийн болон даатгалын сангуудыг зах зээлд илүү үр ашигтай ажиллуулж, орон сууцны санхүүжилтийн дотоодын их усрыг нэмэгдүүлэх. Хэрэв бид хуримтлалыг нь дотоодын нийт бүтээгдэхүүний 10-аас 15%-аас 25-аас 30% хүргэж чадвал ипотекийн санхүүжилт гадаад болон богино их усрээс хамаарах нь эрс багасна. Хоёрдугаарт, инфляцийг тогтвортой бага түвшинд барих макро сахилга бат. Инфляц 10% байхад 6% хүү тогтвортой байх боломжгүй. Харин инфляцийг 4-5% бууруулж чадвал зах зээлийн хүү өөрөө буурч эхэлнэ гэсэн үг юм. Энэ бол тушаалаар биш, эдийн засгийн жамаар буурах хүү юм. Гуравдугаарт, орон сууцны нийлүүлэлтийг бодлохоор нэмэгдүүлэх. Хот төлөвлөлт, дэд бүтэц, газрын менежментийг шинжлэхгүйгээр зээлийн эрэлтийг нэмэх нь үнийн хөөсрөлт үүсгэнэ. Нийлүүлэлт өсөхгүй бол зээлийн хөтөлбөр бүр эцэстээ үнийг л өсгөнө. Ипотекийн бодлого бол зүгээр нэг зээл тарах асуудал биш юм. Энэ бол мэдээж улсын санхүүгийн сахилга бат, иргэдийн хуримтлалын соёл, эдийн засгийн урт хугацааны стратеги юм. Эцэст нь хэлгээд Монголын ипотекийн бодит нүүр царай бол хүүгийн асуудал биш, энэ бол инфляц, хуримтлал, нийлүүлэлтийн гурван тэнцвэрийн асуудал юм.